хүний төлөө гэдэг чинь би одоо энийг хайлаа заа. За Шангрилад ханаа битэр нэг арга хэмжээнд өргөтөөд заа. За ороод ингээд тэгээд мундаг хүмүүс сууцсан костюм биш юм шиг одоо тэр 9-10 дугаар игнэнд байгаа хүмүүс суудсан заа. Тэгээд чинь гоёороо байж байгаа шүү дээ. Тэгэл би ч яг нэг үүдээр юм джинстэй очсон юм чинь ингээд ичээл ингээл байжсэн чи ханаа ингээл байжсэн аа. Нэг зөөгч ингээл өнгөрсөн өрнө. Шууд зөөгчийн бодносон дээрээс юм 2 юм авчирал надад өгөөл. Тэгэхээр би уулаа. Тэгэл зөөгч ингээл гайхаад харахгүй ханаороо. Тэгэл гэсэн чи дахиад ийшээ нэг зөөгч явсан чинь ханаа дахиж очил тааж яах вэ? Аваад ингээл юм аа. Уулаа. 3 дахь зөөгч явал ингээ ханууг авахгүй чинь зөөгч ингээ бодноосоо ингээ шатахгүй. Тэгсэн чинь гайхаад ингээ тэгээд амар муухай харсан байхгүй ханаороо ингээ бодноосоо ингэснэ ингээ. Тэгээд яасан чинь тэр чинь юм блэ. Шангрилад болдог хүлэн авалтууд чинь нэг уухам нь орж ирэхэд тэр хаалганы хажуу тавьсан байт юм лээ. Тэгсэн чи тэр зөөгчнөр чинь зүгээр нөгөө бохир аваад явж исэн юм лээ. Минээс хүний төлөөлдөө тэгээд надад 2 удаа бохир авч өгöd би тэрийг шаач. Гайхаж байгаа шүү дээ хөөрхий зөг шилж чадахгүй. Ахаа бохир штэ. Хогчин. Тэгээ манай хануу бол гэхдээ үнэхээр сэргэлээ. Одоо би яг хануутай ингээ найзлаас сэргэлэнгийг мэдэрч ингэж бид нэг солонгос айлын тоглолтод очиод бид нэр after party бол ууж магаад үүст амар байгаад. Тэгээд ингээ хагасааны өглөөс айгүй хэцүү шиж байгаа шүү дээ. Толгой ангас гэж сэрэл. Тэгээд би ингээ өөхөх гээд тэгээс нөгөө сохтуу баавга гарыг гинэ. Тэгээд сохтуу баавга гарыг гэхээр би ингээ 0 руу очиод 0-ийн хаалга онгоолгоод 0 дээр суугаад. Тэг ингээ сууж исэн чи хараа ийм амир. Бариул нэг ингээд ингээ болж байгаа байхгүй. Тэг онгоохгүй хахаар чи хүн дотор нь хүн байна гэж бодож болдгоо юм уу? Ингээд ахгүй. Хэмбэ гэдгсэн. Гохоо харагч гарааш би шээс мэс үрэ шээс мэс хурдл би өмдөндөө шэк давсаг харахад магарахад гэдэг ингээ. Бүр ингээ өглөөд болдгоо. Тэгээд нөгөө юм толгоо чи ингээ гаван гэдэг байгаа шүү. Тэгээ хан түмэн ийм өндөр тооноор одоо тэр ямар өнгөөдийн танаа хөгжмийн хамгийн дээд замаа өнгө. Ийм өнгө гараж мараж миний давсаг босог. Тэгэхээр би шууд ингээ бүр дисгүй хаалга онгоолгочихгүй гэж орж ирээд ста муха хар усаа гудраад ухаангүй ямар заваа мамаа гэдэг ингэж мэгжсэн аа. Шэй гэдэг юм. Ман ба сохтоо яаж штэ чи цаашаа байн руу шээчих гэдэхгүй. Тэгсэн чи юу заваа юмараад за. Байн харсан чи байны хөшиг юм халтаас. Байны хөшгийг сап гэ онгоолгосон чи. Тэн дотор манай хамраа зогсож байна. Ингээ манай хамраа ингээд хан дүршсэн зав ингээд бандаажтайгаа тэгээ ингээд нэг юм цэг авцсан. Тэгээд ингээ тэгсэн чи ингээд сап гэ хөшиг онгоолгосон чи битээ эргээ ээжээ гэдэг. Тэгээ миний нөгөө сохтуу мохтуу чинь тасаж масараа зав бүр ингээд бүр амар болоод юу ээж байгаа гэсэн чинь хамраа юу ч хэлэхгүй. Тэгсэн чи ой хануу амар нь юу гэж юм муухай зоригтой үнэнчсэн. Хөлөө өргөжээ. Тэгээд гол нь амраа ямар ч ирэх зоохгүй ингээ бүр яг юм цэг авц. Амраа ч хөгшин хүнштэй хөөрхий ер нь дахиж арх уувал ер нь амраа ч явж штэ хөөрхий. Тэгсэн чи ингээ над дээр ирсэн ээ. Урагшаасуу. Юу солиороод байгаа юм бас урагшаасуу. Тэгээ хануугийн лог гин юм билээ. Үнэхээр сэргэлэн заяа. Ингээд би ингээ жоох урагшаа сууж байгаа. Тэгэхээр ингээ миний нуруу руу шийх ингэнэ. Тэгэхээр энэ хонхоргоог дагаад урсаад ингээд энэ доошоо орох юм гинэ. Тэгээд тэрийг ингээд байгаа. Наа чи бараг битээ. Чи арчих ширэхгүй.